яг нэг зүгээр зан үйлсэх нашин зүгээр хаяа гэдэг юм гэх юм бол зүгээр доор нь зүгээр ингээд чартныхаа доор нь үлээж байгаа юм уу ч тавьчихсан. За бүгдээрээ сайн байцгаана уу? Үзэж байгаа өдрийнх нь өглөө өдөр оройн мэнд өнөөдрийн EBC Forex подкастны зочноор манай Иба маань ирсэн байна. Трейдер Иба маань ирсэн байна. Өөрийгөө танилцуулно. За намайг Инх болд гэдгээ. Тэгээд 22 настай. 4 жил одоо 5 дахь жил руугаа ингээд 5 жилийн турш ерөнхийдөө арилжаа хийж байгаа юм байна. Тэгээд EB Trades гэдэг community-г ерөнхийдөө ажиллуулад 2 3 дахь сар руугаа бас орж байгаа. EB Trades тийм. EBC бодож байгаа EB Trades гэдэг. Үгүй нөгөө Ибо гэдэг болохоор тэгэл EB гэл эхний хоёр үс наавал яцтай. Тэгээс ялч тавилангаараа л ялч би арай тийж бодсон юм. Ибо EBC гэдэг. Ойрхон санагдсан EBC. За арилжааг 5 жил болсон ингээд тэгж штэ. Тэгээ арилжаагийн явцдаа ингээд яг тодорхой хэмжээнд одоо чиний хөв хүн талаас ингээд жоохон нөлөөсөн баг. Тэгээд яг хөв хүн талаасаа эрэг сөрөг тийм нөлөөсөн зүйлээс хаваалцаач. Ер нь тэгээд яг арилжаа хийн тэгээд трейдинг гэдэг чинь өөрөө ингээд ялч ингээд нэг сэтгэл зүй талаас амар их тийм маш их зүйлийг ингээд шаарддаг учраас тэгээд амар их өөрчлөгддөг л дөө. Тэгээд миний хувьд бол ер нь угаасаа л ер нь арилжаанаас тэгээд эрэг зүйлийг л сурдаг дөө. Үнэхээр яг ингээд ашигтай болоод эхлэх юм бол миний хувьд гэх юм бол ер нь итгэл өөртөө нэг жоохон итгэлтэй болоод ингээд нэг хитрхи итгэлтэй болоод ирэнгүүт ингээд арилжаа ингээд марк цаанаасаа өөрөө ингээд шууд одоо humility хийгээд тий ингээд үгүй чи болоогүй байна гэж шууд ингээд ардагдуулаад ирэнгүүт нэг жоохон тайван хүлээцтэй нэг тиймэрхүү болоод ирдэг дээ тиймэрхүү. Юу гэсэн гэж 5 жил идэж чи бүр амар жоохноосоо хийж эхэлсэн юм шүү. Яа. Жоохноос. Жоох гэж байгаа юм биш шүү. Ер нь л яг 17 наснаас эхэлсэн. Нөө яг тухайн үед яг 20 онд байхаа яг нэг койнууд, криптонуудыг яг яаж эхэлсэн шүү дээ, нэг бүүн болж эхэлсэн шүү дээ. Яг тэр үеэс яг криптогоор л тагндаг байсан. Тэгээд 2 3 жилийн турш дандаа л крипто гэж явсаар байгаад нэг сүүлийн 2 жил л нэг forex руу орж ирэл дандаа л gold дээр л одоо арилждаг. Гэрийнх нь ер нь өөрөг чинь трейд хийхийг дэмждэг үү? Ер нь аюух дэмждэг шүү дээ. Нэг би ч нэг бас яг ашиг руугаа ороод бас тэглээ удаагүй байхгүй юу. Тэгээд дөнгөж ингээд ашиг руугаа ороод эхлэж хахад ээжээсээ ерөнхийдөө зээлмэлэх болоод итгэл хийчихсэн бүр. Тэгээ ер нь л аюух дэмждэг. Нөгөө жоохон том хэмжээний алдагдал хүлээсэн үедээ гэрийнхнаасаа жоохон нөгөө өөрөө хэцүү байгаа гэдэг сэтгэл зүгээ нуухыг хичээдэг байх тий. Үгүй юу? Тийш дээ. Ер нь бол хэлэхгүй шүү дээ. Тэгээ ер нь хэлэхгүй дээ. Яаж нөх вэ? Их хийсэн ч бага хийсэн ч үлээ байгаад ирэх. Тэгээд ер нь ашиг хийсэн байсан ч алдагдлаа хүлээсэн байсан ч тэгээ ер нь бол нэг хэлээд байхгүй. Тэгээд хэлэх шаардлагагүй л гэж бодоод байгаа шүү дээ. Яг миний өөрийн алдаанаас болоод өөрөө алдаж байгаа. Тэгээд тийм учраас яг ашиг хийх юм бол яг мэдээж гэрийнхэндээ ингээд өгнө. Тэгээд хамгийн анх хамгийн анхныхаа нэг ашигнуудаас ээжтэй бас нэг сая төгрөг анх явуулчихсан байхгүй юу. Тэгээд тэр мэдрэмж бол ер нь их гоё байсан. Арилжаа их явцд ингээд маш их тийм алдагдал орно штэ. Одоо ашигны ортлоо айгу утсан гэдэг чинь тэр үедээ мэдээж тийм стресстэй, дарамттай үе зөндөө байсан баг. Тэр үедээ тийм энэ арилжаа ихээ болцдог юм билүү гэж бодож исэн үе байдгүй. Ер нь хэрэг тэгж бодож исэн бэ? Ер нь тэргээр яаж даван туулсан? Тэг ер нь зөндөө бодож исэн. Тэгээд ялцчгүй л одоо энэ зах зээл рүү орно гэд анханасаа шийдтсэн болохоор яг тийм үе гарсан ч гэсэндээ за маргаас сүглөөс ирэхэд гайг болчих байлгүй дээ гэдэл яг ингээд болиё гэж бодсон ч гэсэндээ тэгэл унцдаг байсан шүү дээ. Тэгээд тиймэрхүү л да. Нойроо сайхан авч стрессээ тэлдэг. Тиймэрхүү. Асуудалтай тий. Манай энэ маркетингийн нөгөө салбар үзчихвэл бидэнд миг хэрэгтэй байгаа шүү гэдэг. Энэгээр дамжуулаад ил гарч байгаа үедээ та нарт хүргэе гэдэг байхгүй. Яг өндөө сонсохгүй тий өөрөө яриад байдаг. Маркетинг өөрсдөө авах тийм. Одоо ингээд трейдинг л дөнгөж ингээд хүл тавьж байгаа шинэхэн трейдүүд байгаад байгаа штэ. Одоо их ашигтай
явж байгаа хүмүүсийг хараад за өстой гинт мөнгө олчдөг юм байна ч гэдэг юм уу. Тэр хүмүүсээ одоо ингээд бодоод байгаа хамгийн их юм алдаатай зүйл нь юу вэ те? Анх харилцаа хийж эхэлж байгаа хүнд жоохон ингээд өөрөө талаас хэлмээр байдаг үг юу вэ? Ер нь яг нийтлэг алдаанууд угаасаа байдаг л да. Угаасаа хүн болгон л орж ирэл шууд амар мөнгө гээл шууд л ашигтай болоод л өстой нэг амар үнтэнүүдийг аваад байх гэж угаасаа боддог. Би ч гэсэн тэгж боддог л байсан. Тэгээд яг хүнс амар их алдаатай гэж бодхоосоо илүү зүгээр хүн болгон туулж үзэхтэй зүйлс гэж байдаг байх гэж боддیں۔ Тийм учраас ер нь тийм алдаатай бодол байсан ч гэсэн зүгээр тэрийг хийж үзээд алдаад үтсэн зүгээр зүг баха. Өөрийнхөө биеэр мэдрэх. Тийм. Угаасаа тэгжиж л ингээд дараагийн соромж нь орж ирнэ. Хамгийн гол нь тэгэж алдаа хийх болгондоо тэрийг өөрөө сайн бодож тэмдэглэж тэгээд яг юунд болохгүй байгаа, яг юунд болоод байгаа гэдгийг сайн ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд ихэнх одоо ашигтай трейдер л ингээд 3 4 5 жил гээд угаасаа ингээд 3 4 5 жилийн дараа ашигт ордон шүү дээ. Тэр бүх хүмүүс яг адилхан алдааг давтаж гарч ирж байгаа, яг адилхан зүйлсийг яаж байгаа. Хамгийн гол нь сэтгэл зүй дээр ингээд өөрчлөлт хийх ер нь л хамгийн хэцүү байдаг. Өөртөөгөө ингээд өөр дээрээ ажиллах ер нь нэлийн хэцүү. Тэгээд ямар тааш тэр алдаа болгоноо тэмдэглээд байхад ер нь асуудал гарахгүй тий. Би бол нөгөө нэг одоо ингээд жишээлх юм бол ингээд шунал хөдлөөл хитрхи ингээд одоо ярьж байгаа хитрхи барайл нарийч юм уу нэг тиймэрхүү дүү гисэр гол стоп лосс мас авчих штэ. Тиймэрхүү дүү асуудлуудыг за дахиж ингэхгүй гэдэг ингээд бүх асуудлуудаа ингээд бичдэг байсан байхгүй юу? Тэгээд ер нь 2 3 сарын турш ингээд зүгээр юм нааддаг юм ханын цаасан дээр ингээд бичээд тэгээд тэрийг ингээд ер нь өглөө болгоомждаг. Тэгжиж өөрөө нэг өөрчлөсөн учраас өөрийнхөө юун дээр алдаад байгаа гэдгийг сайн тодорхойлоод өөрчлөх гэж хичээх юм бол зүгээр хаа. Тэгээ тэмдэглэл хөтлөх айгуу чухал ах нь шүү дээ арилжаа их явцдаа. За одоо арилжааны түүхэнд чинь заавал дурдах ёстой тийм хамгийн их ухаарл хайрлсан гэх юм уу тийм арилжааг нэрлэл гэвэл нэг би яажсэн нэг хамгийн анх нэг фанд ер нь би фанд дээр арилждаг байхгүй юу. Тэгээд анхны нэг фанд авчаад тэгээд тэр фанд ер нь ингээл байнга ингээл типи аваад стоплос авахгүй нэг айгүй утсан юм аа. Одоо баг хагас сар шахуу болсон баха. Тэгэж явж байгаа за угаасаа ингээл типи авчих тийм ч гээл өглөө бүр ингээл айгүй тийм сэтгэл өдөр угаас тээ. Өөртөө амар ихтэй болсон. Тэгэл өглөө нэг өөрийн 4 цагт ягаад ч юм зүусэрч байгаа байхгүй юу. Тэгээд айгүй нойрмог угаас тээ. Тэгэл сэрэл чарт харангуудаа ихэл ер нь 2 3 оролт нээчингүүд буцаад цаахгүй. Тэгээд тэгсэн чинь миний хамж тааш шатцаас. Тэр хэмжээний мөнгө алдчихсан. Тэр үгүй фандын даас $50,000 даас байхгүй юу. Тэгээд ер нь тэр бол нэлийн хэцүү. Миний хувьд хамгийн хэцүү алдагдал байсан. Ягаад тэгэхээр дөнгөж ингээд ашиг руугаа орох гэж ингээ арга барилгын учрыг олоод дөнгөж хэлж их даан яг тийм алдагдал хүлээсэн. Тэгээд тэр том алдагдал том сэтгэл зүйд амар хүчтэй нөлөөлсөн алдагдал учраас надад бас амар том сургамж болж ирж байгаа байхгүй тэр. Тэгээ ухаарл басан алдагдал ах нь шүү дээ. Одоо нөгөө алдагдал хүлээх үедээ эсвэл шинэ юм сурах үедээ өөрөө ингээд нөгөө нэг наалдаг цаасан дээр бичиж байгаа. Тэгээ өөртөө ингээд өглөөдөө сануулдаг байсан гэсэн шүү дээ. Одоо шинээр арилжаа хийж эхэлж байгаа тэр хүмүүст за ингэж л ёстой болохгүй юм байл шүү гэд өөрөө яг ингээд өөртөө сануулдаг байсан сурж авсан зүйл чинь юу вэ? Нэгийн дээр та за. Ер нь бол ингээд нэг гэлтгүй зүгээр ер нь ингээд дүрм байдаг байх хэрэгтэй. Ер нь яг арилжаачин болгонд яг арилжаа хий гэж бодож байгаа хүн болгон ер нь өөртөө дүрмтэй байх хэрэгтэй. Хүн болгоны сэтгэл зүй өөр, хүн болгоны алдж байгаа зүйл нь өөр. Тэгээд яг тухайн үед яг юун дээр ингээд болгомж ийнэ гэдэг нь чухал. За би ингээд жишээ хэлье гэх юм бол би ингээд маш их overtrade хийдэг байсан. Overtrade гэдэг нь одоо хитрхи олон арилжааг өдөрт нээж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нь одоо бол би ингээд хэвэндээ өдөрт нэг 2-3 арилжаал нээж байгаа байхгүй юу? Заримдаа нэхгүй ч байгаа. Тэгээд тим биш би нэг хурдхан шиг ашиг руу гарах гээд хурдхан шиг мөнгө олох гээд өөрийгөө ингээд яг full time суулгах гээд ингээд зорцсон байсан байхгүй юу. Тэгэд хурдхан шиг ашигтаа орчих юм бол сайхан амьдрий гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр үед бол баг өдөрт 40-50 арилжааны хийдэг. Тэгээд тэр болгоно ингээд stop loss ихэнх нь угаасаа аав тэгэл өдөртөө л тэгэл данснууд аштаагаал олсон хэдэн мөнгөнийхөө дансаас таагаад явчихдаг гэсэн. Тэгээд яг тэр алдаагаа яг яаж тэмдэглэж зассан бэ гэхээр угаасаа тэрэг бол ингээд яг дөрмөд дагаж мөрдөж өөртөө ингээд жоохон strict байх хэрэгтэй. Өнөөдөр чи 2 арилжаа хийнэ гэсэн бол 2 арилжаа хийнэ. Чи стопа дагна гэсэн бол стопал дагна.
тэр сетап дээр нэг л оролт нэх юм бол нэг л оролт нэх гэдэг нь өөртөө хатуу ханддаг байх хэрэгтэй л. Зүүн тэгжэл тэр алдааг ерөнхийдөө зогссон да. Одоо бүр зөв буцаач өгөө байлцсан. Өнөөдөр авахаа байлж байлцсан. Чи одоо бусад ингээ Монголын арилжаачдыг ерөөхдөө нь ажиглаж байгаа шүү дээ, Тэнгүүд зарим нь бас таньдаг мэндэг бас нэлээд тийм тэдний талаар юм ховж ив ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг сонсчихсан баг. Тэдний ингээд ажиглаад ангууд зарим нь яг тийм үнэхээр чадж байгаа арилжаач хэдэн үн байна. Тэгээ зарим нь үнэхээр тийм зүгээр л баян юм шиг тэгж харагддаг хүмүүс хэдэн үн байна гэж бодож байна. Ер нь Монголын арилжаач дундаас. Ер нь бол яг би тэр хүн болгоныг ер нь мэдэхгүй л дээ. Гэхдээ яг үнэхээр ингээд дөрмөө барьдаг. Тэгээд үнэхээр яг ингээд багаар орж багаар өсдөг тийм арилжаачуд бол тийм ч яг олон байхгүй. Тал хувинд байгаа гэж бодож байна. Бус нь бол тэгэл сургалт мургалт тэгэл бас тэгээд зөндөө бол өөр ингээд бус хүмүүсээс авч болох тийм нэг орлогын хөсвөр байгаа шүү дээ. Сигнал зардаг ч юм уу. Тиймэрхүү дүү байдлаар мөнгө босгодог барьдаг. Тэгээд угаасаа тэгээд тэгж босгосон мөнгө бол угаасаа буцаад алдагдана. Тийм. Тэгээд нэг хэдэн жилийн дараа ихэд угаасаа шишчдэг дээ. Одоо арилжаа хийж эхлээд 5 жил болсон байна. Тэгээд яг full time trader болоод бараг жил болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр яг ингээд үндсэн яг өөрийнхөө гол мөнгө олдог энэ их усүрийг трейд болоё гэдээ яг энэ шийдвэрийг гаргахын өмнөх даваа нь яг юу байв? Яг юуг давсныхаа дараа за одоо л би ингээд full time trader болоё гэдээ ингээд шийдсэн. Тэр зүйл чи юу байсан бэ? Өөрөө өөртөө тавьсан шалгуур гэх юм уу? Тэрийг давж гарсан гэх юм уу? Тэр шалгуур нь яг юу байсан? Full time trader болох тийм шийдвэр гаргахад хүргэсэн зүйл чи вэ? За full time trader болоход хүргэсэн тэр одоо зорилго юм тий. Ер нь бол тэр гэх юм бол зүгээр яг эрхчлүүл юм да. Зүгээр би нэг сургуулаад төгсөөгүй байхдаа дадлагт гарч ирсэн байхгүй юу. Тэгээд дадлагт гарч ирсэн тэр газартаа ерөнхийдөө нэг хэдэн сар ажилласан. Тэгээд ер нь яг надад ингэж сажиллах жахан зөхгүй маань шүү дээ. Тэгээд за би одооноос ингээд яг хичээж эхлээд хичээгээд ингээд ер нь яг төгсөхдөө ашигтай ярилцсан болчих гэсэн нэг тийм зорилго тавьсан ч гэсэн энэ бол яг төгсөхдөө би ашигтай ярилцсан болоогүй л байсан л да. Тэгээд ямар ч зүйл ашигтай ярилцсан яаж яж байгаа болъё л гэсэн л нэг хор сар юм уу да. Тэгээ ашигндаа ороод тэгээ full time trader болъё гэж шийдсэн юм уу? Ашигндаа ороогүй байхдаа. Ороогүй байхдаа юу? Тий. Би нэг цуглаа төгсчүүд Америк явж ирсэн байхгүй юу? Тэгээд Америк явж ирчээд олсон нэг хураас нэг ажиллаж ирж байгаа нэг хураас хэдэн өнгөн дөөрөө нэг босгоод ерөнхийдөө арилж байгаараа одоо ингээд босч гэж бодсон юм. Тэгээд босч яг тэрүүгээр ингээд тэр нэг $3,000 ерөнхийдөө цуглуулж ирсэн Америкаас. Тэгээд тэрийг бүгдийг л алдсан л да. Тэгээ тэр үед яг ямар сэтгэл зүйн хувьд ч юм уу? Амар хэцүүсэн. Юу бодогдчихсэн? Амар хэцүүсэн. Тэгээ яах юм бол тэгсэн ч гэсэн хийнэ л гэж бодсон уу? Арилж байгаа. Тийм, тэгсэн ч гэсэн хийнэ л гэж бодсон. Одоо угаасаа ингээд шийдсэн чинь угаасаа л ингээд эцсийн үзэл гээл. Сэтгэл яхад үү те. Одоо энэ минь жишээнээс харангууд яг санхүүгийн зах зээл, одоо Forex-ийн зах зээл тэр тусмаа ингээд сэтгэл зүйд амар тийм савлаатай зах зээл байдаг шүү дээ. Одоо энэ бүх сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийг ингээд мэдэрсний дараа мэдэрч туулж явж байгаа хүний хувьд өдөр тутмын амьдралын тийм шийдвэр гаргахад нөлөөлдөг үү? Ер нь. Ер нь тэгэл нэг ялчгүй дад томсорч шингэчихэж байгаа шүү дээ ер нь. Тэр ингээд одоо би яг ингээд full time ашигтай биш байж өөрийгөө full time болгоё гэж одоо ингээд зориулсан тэр үедээ ерөнхийдөө миний бүх амьдрал яг арилжаанаас хамааралтай болцсон байхгүй юу? Тэр алдагдал болгон миний сэтгэл бүр амар хэцүү болгодог, ашиг болгон намайг бүр амар жаргалтай болгодог. Ингээд яг бүтэн хамааралтай болцсон байхгүй юу? За тэгээд алдагдaltaй болох болгондоо өөрийгөө засъя гэсэн тэр бодол маань ингээд бас тэрнтэйгээ адилхан л ингээд хүчтэй нөлөөлж байгаа ш надаа. Тэгээд тэрнээс шалтгаалаад бас ингээд бас тийм төвчээртэй, тэг жоохон хүлээцтэй болсон. Трейд хийгээд ашиглуугаа ороогүй байсан ч гэсэн яг энэ надаа эрх чөлөөг өгдөг учраас би яг full time trader болёо гэд өөртөө ингээд шийдсэн байна. Тэнгүүл одоо ингээд full time trader болцсон байгаа. Тэгэхээр өөр чинь ингээд эрх чөлөөг өгч чадсан байна уу? Энэ арилжаа гэдэг зүйл.
Би одоо яг өөрийнхөө хүсэж байгаа амьдралаар амжиж байгаа. Вау. Баяр хүргэе. Одоо дахиад ер нь яг болоогүй л байгаа л да ханах болоогүй зүгээр ямар ч одоогоор би ингээд яг нэг 8 9 сар 10 сарын өмнө яг би юм болчихсон гэж мөрөөдөж исэн үе рүүгээ нэрсэн байгаа. Тэгээд цаашдаа бас тэгээд угаасаа мөрөөдөл дуусахгүй, зориг дуусахгүй гэж хичээж байгаа. Вау. Одоо тохирыг ингээд тохир би нэг тэр тохир аир өрөвдөлтэй байсан юм шиг. Одоо арилжаа игээд өдөр болгон ингээд нэг тодорхой хугацаанд нэг арилжааг тийм төлөвлөгөө гаргадаг байх тийм тэгж орно ингэж орно гээд өдөр болгон юм арилжаа их тийм мотивац чи яг юунаас авдаг вэ? Өөрийгөө яаж зоригжуулдаг вэ гэх юм уу? Тэгэхгүй надад нэг тэгж өөрийгөө зоригжуулж байгаа арилжаа гэж боддгоо шүү дээ. Зүгээр л ингээд ерөөхдөө яг ингээд арилжаа хийнэ гэдэг чинь өөрөө тийм амархан юм бас биш шүү дээ. Маш их тийм олон тийм хэцүү зүйлүүдийг туулна, суралцах юм маш их байдаг. Заримдаа юм шантармаар өвч байдаг. Тэгээ тиймэрхүү үеүдтэй одоо яаж тийм мотивац, юунаас мотивац авдаг вэ? Тэс утгатай. Одоо ер нь бол тэгээд гэрийнхнаасаа тийм ер нь гэрийнхнаа сайхан амьдруулна даа гэдэг. Тийм. Тэгээд тэрнээс гадна ер нь яг зорьсон юмныхаас эцгийг нь үзэх хэрэгтэй гэсэн одоо мэдгүй анханасаа би зүгээр яг тэгээд шийдсэн байсан болохоор зорьсон юмныхаа эцгийг үзнэ гэсэн бодол бас маш надад технологиулдаг. Яг тухайн үед ингээд хэцүү байсан ч гэсэндээ нэг дуртай өөр ингээд өөр бас хоббинуудаа хийгээл зүгээр тоглоод ч юм уу эсвэл ингээд амраад бичлэг үзээл унтаад тэгж байгаа. Тэгэл гайг болчихдаг шүү дээ. Нэг тэгж баян даун байгаад л тийм шүү дээ. Болохгүй юм хийчихээрээ хүүхдүүд чинь ээж авдаа загнуулахгүй гэд үсээ ингэж татж байгаа л ордон штэ нөгөө зангидж жагаад тэрэн шиг одоо өндөр лотоор трейдэнд орсон үедээ хийдэг нэг тийм зан үйлч гэдэг юм уу? Ямар нэг өөрөө тийм хийдэг зүйл байдгүй. Шашин талаас нь үздэгтэй гэдэг. Шашин талаас нь байхгүй. Байхгүй. Зүгээр том эсэ шүү. Зүгээр л нь шүү дээ. Шашин талаас нь байхгүй. Зүгээр яг өөрөө өөртөө итгэлдэг. Орхон мөн одоо мөнгө өгөөч. Энийг толгойд. Яа, чарт арсан. Доорс хүмүүс ч үлээж мүлээд байдаг шүү дээ. Арснаар цэг өөгүй ш доор нь ингэж юм гээд сайхан ариулж мариуллаа тий. Өөр уйтгартай. Би нөө яг нэг зүгээр зан үйлсэх нашин зүгээр хаяа гэдэг юм бол зүгээр доор нь зүгээр ингээд чартныхаа доор нь үлээж байгаа юм уу ч тавьчихсан. Өөрөө үлээдэг бай. Тий. Тэстэй. Чи зэрэг өөр бусад тийм таньдаг арилжааснаас ч юм уу нэг тиймэрхүү юм сонирхолтой юм сонсч ирсэн үү? Тэдний нэг тийм хийдэг зуршилч гэх юм арилжааг тий. Яг саяныхтай адилхан. Бай надад нэг байгаа юм байна нэрээ. Одоо нэг би нэг numerology гэдэг ер нь нэг тооны шинжлэх ухаан гэдэг шүү дээ. Тооны ухаан гэдэг тэрэнд амар ер нь итгэдэг байхгүй юу? Тэгээд тийм болохоор лото 368 дээр аяг тааралдаг. Азийн тоо юу чинь. Тиймэрхүү. Яг өөр нэг хүмүүсээс сонсч ирсэн гэх юм бол яадаг гэдэл гариг хэрэгс мэрхсийг хөдөлгөөн харж агаад сайн өдөр харж агаад энэ гэдэг юм яриад идэв шүү дээ хүмүүс. Тэрийг сонсоод би амар гайхчихсан. Өөр бол тэрнээс илүү гайхчихсан тохиолдол байхгүй. Хамгийн гайхмаар нь тэрээс нь яг тэгэл хүүхний сэтгэлээ твтэж байгаа арга юм. Үнэ. За зах зээл дээр доо хүн болгоно л тийм ярьдаг юм асуулт өгдөг энэ шийдвэр гаргахдаа тархиад дагдаг, эмоцоо дагдаг гэдээ арилжаан дээр чиний үед яг хвчлээ алийг дагдаг гэж боддог вэ? Хвчлэн бол ер нь одоо тархиад дагаад эхэлж байгаа. Гэтэ угаасаа хүнд эмоц шунал те айдас мэд угаасаа байдаг учраас тэгээд бүр 100% тарих мэрх гэж хэлэхгүй тэгээд заримдаа ингээд шуналандаа хавтаад хитрхи удаан байрах ч юм уу эсвэл ингээл айгаад ирж гарах мах тийм тохиолдол байдаг. Гэхдээ ер нь хайрцангуй багасаад тавьж байгаа, сайжраад тавьж байгаа. Тэгээ тэр сэтгэл зүйсээ болоод одоо сэтгэл зүй удирдах чадаагүй үгээсээ болоод нэг тийм хамгийн өөрхөө тэнэг үйлдэл хийсэндээ гэж боддог тийм арилжаа байдгүй. Зөндөө штэ. Эс нэг ууса хурдан ашигтай орчихгээд
ингээд амар олон дарддаг. Ер нь тэгэл ингээд дээшлээд ингээд стоп лосс руу төхөөд байхнаа чинь би ингээд нэмээд нэмсээр байгаа шүү дээ. Статик мултадаг тиймэрхүү тохиолдлууд бол одоо өмнө зөндөө гарчсан. Тэгээ одоо л сүүлийн үед бол угаасаа гайгүй байгаа. Энэ бол нэг хүлээлт байгаад байна шүү дээ. Явчих чинь билүү гэ. Одоо энэ арилжааны брокерууд, эсвэл прop фирмүүд арилжаачдыг ашигтай арилжахад нь илүү их тусалдгүй, эсвэл одоо арилжаа алдчихаасаа, шатаачаасаа гэд байж идгээ гэж бодож байна уу? Өөрийн чинь бодлоор. Брокерыг яаж хардаг вэ гэдэг. Брокер ч юм бол одоо ер нь дансаа шатаахгүй байж хэл бол брокерүүд ашигтай байгаад байгаа шүү дээ. Тийм. Уг нь бол тийм. Гэхдээ хитрхи их ашиг хийчих юм бол зарим одоо брокерүүд бол бас хэцүү шүү дээ. Нэг бас payout-ыг нь өгдөггүй тохиолдлууд тэгээд хийсэн ашиг машиг нь өгдөггүй ч юм уу. Тиймэрхүү тохиолдол угаасаа зөндөө гарч ирсэн. Надад гарч байгаа зөв тийм зөндөө олон юм сонсч ирсэн. Тэгээд миний хувьд зөв панд дээр нэг тийм миний дансыг өгөөгүй тохиолдлууд бол гарч ирсэн. Тэрнээс үл яг хийсэн брокер дээр бол тийм асуудал гарч байгаагүй ч гэсэндээ тийм асуудал гарч ирсэн гэж зөндөө олон сонсч ирсэн учраас яг найдвартай брокеруудыг ашигласан зөв шүү. Тийм. Манай ABC найдвартай брокер. Final question. Одоо ер нь л ингээд нөгөө өөрөө хувь хүн талаасаа ингээд шийдвэр гаргалт гэж байгаа штэ. Багада би нэг ийм хүүхэд байсан юм да. Тэгээд одоо миний арилжаан дээр миний тэр зан надад ингэж нөлөөллөө. Тийм болохоор би одоо ингээд арилжаачин болоход өөрөө тохиромжтой хүн гэж бодож байна гэсэн таны нэг зан чанар чинь юу вэ? Миний болохоор яг одоо self aware гэдэг өөрийгөө танин мэдэх чадвар гэх юм уу? Ер нь өөрийгөө маш сайн ажигладаг. Тэр чадвар надад маш их ер нь тусалдаг гэж боддог. Нэг альтрон хийсэнчлөө. Яг ямар алдаа гаргаад байна. Тэгээ яг юу болохгүй гэд тэр болгоно ингээ маш сайн ажигладаг. Тэгэл ундах болгондоо өнөөдөр би яагаад алдчихв? Өнөөдөр би яг яаж хийж үгээд тэр надад ер нь намайг ер нь амжилтанд ер нь хөтлсөн төв. Өнөөдөр яагаад алдчихв? Өнөөдөр би яавал алдчих болохгүй байлээ гэж. Оройн уншчаал өглөө нэхэл уншаал тий. Тэр алдаануудаа ингээд дараа нь тавтчихдаг байхгүй юу? Шууд ингээд нэг өдөр нь бодоол за маргааш нь дахиад тавтахгүй. Тэгээд тэрнээс өөрсдөө тавтахгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд маргааш нэг өдөр нь дахиад тавтана, дараалал хоногт нь дахиад тавтах үе байна. Тэр болгондоо дахиад тавтахгүй дэ гэж бодох юм бол харин тэр жинхэнэ яг зөв зүйл гэж бодож байна. Алдах бол энгийн зүйл гэхдээ алдаагаа хитрхи олон дахинд тавтаад иж болохгүй. За маш их баярлалаа. Өнөөдрийн өгсөн бүх хариултууд нь баярлалаа. Тэгээд Ибо гэдэг энэ хөтрийдрийг бас та бүхэн ч гэсэн танихад илүү тус олсон гэж бодож байна. Яг одоо бид бүхэн EBC-ийн гарын бэлгээ өнөөдрийнхөө EBC подкастын 3 дугаар дугаарт орж байгаа. Тань ингээ бэлгэлж байна. Ирж оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Ярилцлага таатай байлаа. Оролцсонд баярлалаа. За тэгээ гурлаа хамт одоо өөрийн чи хийдэг нэг үйлдэлийг хийгээд те энэ подкастод дуусгая. Төгсөглөө ингээ хатчих. Одоо жишээлбэл яг өмнөх дугаар дээр батлаа болохоор ингэж ирсэн байна. Иймэрхүү юм жижиг гурлаа эсвэл хамт лайк даргаж болно. За. За өнөөдрийн дугаарыг үзсэн баярлалаа. Баяртай.